Эргэцүүлснийхаа дараа би хуучин нөхрөө уйчил сурсан. Тэр ч бас намайг уйчилсан. Одоо бид эв нартай байгаа. Энэ бүхэн бол Бурхны үгийн удирдамжийн үр дүн юм. Би Бурханд талархаж байна. Бурхны үг байгаагүй бол би үнэхээр өөрчлөгдөхгүй байх байсан. Би олон жил Библийг уншсан ч энэ нь асуудлыг минь хизээч шийдвэрлээгүй. Би өөрийнхөө доторх аминч, бардам, ихэрхүү зан, бас үзэн ядалтыг баг багаар танин мэдсэн. Гагцхүү Бурхны үгийн ачаар л энэ бүхэн баг зэрэг өөрчлөгдөж эхэлсэн. Бурхан надад завхралынхаа үннийг ойлгож, эргэцүүлж таньж мэдэх боломж олгосон. Бас миний ойлгосноор зүгээр л нүглээ уйчлуулснаар бид аврагдаж чадахгүй. Бурханд сайшаагдахын тулд бид үннийг ойлгож, Бурхны үгийг хэрэгжүүлж, завхарсан зан чанараа ариусгуулж, эцэст нь Тэнгэрийн хаанчлалд орох ёстой. Амен.